Дэлхийн бизнесийн оргил тавтаа морил. Сүүлийн үеийн мэдээлэл тулгуурлан дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн алдартай 10 компани жагсаалтыг хүргэх гэж байна. Энэ нь зөвхөн санхүүгийн аваргуудын эрэмт төдий биш, харин их мэдлийн газрын зураг юм. Тэдний хэмжээг зах зээлийн үнэлгээ буюу нийт хувьцааных нь үн цэнээр хэмждэг бол алдар нэр нь бидний өдөр тутмын амьдралд хэрэг үнцгийг нэвтэрснээс нь хамаардаг. Гэхдээ энэхүү жагсаалт нь ирээдүйд өөрчлөгдөж магадгүй гэдгийг санах хэрэгтэй. Ингээд топ 10-тай танилццгаая. 10 дугаар байр Tesla. Tesla бол зүгээр нэг автомашины компани биш. Харин автомашины салбарыг тэр чигтэн цахилгаан хөдөлгүүр шилжихэд хүргэсэн компани. Elon Musk-ийн удирддаг Tesla-гийн алдар нэр нь Model 3, Model Y зэрэг гомсог өндөр гүйцэтгэлтэй цахилгаан машинуудаас нь үүдэлтэй. Гэвч түүний жинхэнэ цар хүрээ нь илүү өргөн алсын хараанд оршдог. Энэ бол батарейны технологи, нарны эрчим хүчний салбарт тэргүүлэгч бөгөөд дэлхийн хамгийн том хурдан цэнэглэх сүлжээг ажилуулдаг. 9 дугаар байр Berkshire Hathaway. Энэ компани технологийн компаниуд ноёрхсон жагсаалтад багтсан цорын ганц онцгой тохиолдол бөгөөд энэ нь түүнийг маш сонирхолтой болгодог. Домогт хөрөнгө оруулагч Warren Buffett-ийн удирддаг тус компани нь өөрийн нэрээр нэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Энэ бол Geico даатгал, Duracell зай, Dairy Queen зэрэг олон 10 бизнесийг бүгд нь эзэмшдэг асар том холдинг компани. 8 дугаар байр TSMC. Тайваны хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн компани. TSMC бол таны сонсоогүй байж магадгүй хамгийн чухал компани гэж хэлж болно. Энэ нь Apple, Nvidia, AMD зэрэг бусад компаниудын зохион бүтээсэн хагас дамжуулагч чипийг үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том, хамгийн дэвшилтэд тутуур юм. Таны iPhone, зөөврийн компьютер, машинд байдаг хамгийн дэвшилтэд чипүүдийн 90% TSMC үйлдвэрлэдэг. 7 дугаар байр Saudi Aramco. Технологийн компаниуд дижитал ноёрхлын төлөө тэмцэж байхад Saudi Aramco физик ертөнцийн хамгийн чухал нөөц болох газрын тосыг удирддаг. Сауди Арабийн төрийн өмчөд эрчим хүчний аврах том энэ компани нь дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч юм. Түүний цар хүрээ нь асар том бөгөөд гүйцэтгэл нь дэлхийн геополитик, эрчим хүчний үн, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих дэлхийн шилжилттэй шууд холбоотой. 6 дугаар байр Meta Platforms буюу Facebook. Meta бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн маргаангүй хаан юм. Тус компани нь манай гарагийн хамгийн том 4 сошиал аппликейшн болох Facebook, Instagram, WhatsApp, Threads-ийг эзэмшдэг. Өдөр бүр 3 тэрбум гаруй хүн тэдгээр үйлчилгээний багаар ботход нэгийг нь ашигладаг бөгөөд Meta-гийн эзэнт гүрэн нь хүмүүсийн харилцаа холбоо ба түүний үүсгэсэн өгөгдөл дээр тогтдог. 5 дугаар байр Amazon. Amazon бол хоёр талтай хүчрхэг компани. Хүн бүрийн мэддэг тал нь бараг бүх зүйлийг таны хаалганд нэг эсвэл 2 хоногийн дотор хүргэж чадах асар том цахим худалдааны машин. Харин компани илүү хүчрхэг, илүү ашигтай тал нь Amazon Web Services юм. AWS бол дэлхийн тэргүүлэгч үүлэн тооцооллын платформ бөгөөд Netflix, Airbnb зэрэг сая бизнесийн сервер хадгалах сан тооцоолох хүчийг хангадаг. 4 дугаар байр Alphabet буюу Google. Хэрэв интернетийг бол асар том номын сан гэж үзвэл Google бол түүний индекс юм. Google-ийн толгой компани болох Alphabet нь дэлхийн мэдээллийг цэгцлэх энгийн атлаа гүн гүнзгий эрхэм зорилго дээр эзэнт гүрнээ босгосон. Тэд өдөр бүр 8.5 тэрбум гаруй хайлтыг боловсруулдаг. Гэхдээ түүний ноёрхол нь үүгээр дуусахгүй. Энэ нь дэлхийн 2 дахь том хайлтын систем болох YouTube, хамгийн алдартай гар утасны үйлчилгээний систем болох Android, давмгайлагч веб бүтэц болох Chrome-ыг эзэмшдэг. 3 дугаар байр Apple. Apple-ийн алдарт нэр хүнд нь түүхэнд хамгийн амжилттай бүтээгдэхүүн гэгддэг iPhone дээр тогтдог. Гэхдээ түүний жинхэнэ хүчин зөвхөн техник хангамжид бус, харин экосистемд оршдог. App Store, iCloud, Apple Music болон түүний төхөөрөмжүүд өөр хоорондоо саадгүй холбогдож ажиллах байдал нь хэрэглэгчдийг байлдан дагуулдаг. 2 дугаар байр Microsoft. Олон 10 жилийн турш Microsoft нь програм хангамжийн ертөнцийн тулгуур баганд байсаар ирсэн. Түүний Windows үйлчилгээний систем болон Office багц нь дэлхийн бизнесүүдэд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл хэвээр байна. Гэвч гүйцэтгэх захирал Сатья Наделлагийн удирдлага дор Microsoft нь үүлэн болон хиймэл оюун ухааны аврах компани болон хувирсан. Түүний Azure үүлэн платформ нь Amazon-ы AWS-ийн дараа орох хүчрхэг өрсөлдөгч бөгөөд OpenAI-тай хийсэн стратегийн түншлэл нь түүнийг хиймэл оюун ухааны хувьсгалын тэргуун игнэнд байршуулсан. 1-р байр Nvidia. Нэгэн цагт e-sport сонирхчдын дунд GeForce график картаараа алдартай байсан Nvidia нь хиймэл оюун ухааны 90 үеийн хамгийн чухал компани болж цайлсан. Түүний дэвшилтэт GPU нь ChatGPT зэрэг
том хилний загваруудыг сургах, ажиллуулахад зайлшгүй шаардлагатай техник хангамж юм. 2025 оны байдлаар Nvidia зүгээр нэг чип үйлдвэрлэгч биш, харин 21-р зууны технологийн хувьсгалын хөдөлгүүрийг бүтээж буй компани юм. Дүгнээд үзвэл эдгээр гайхалтай компаниудын хэмжээг зах зээлийн үнэлгээ буюу нийт хувьцааных нь үнэн цэнээр хэмждэг бол алдар нэр нь бидний өдөр тутмын амьдралд хэрэг үнцгийн нэвтэрснээс хамаардаг. Гэхдээ энэхүү жагсаалт нь ирээдүйд өөрчлөгдөж магадгүй гэдгийг санах хэрэгтэй. Энэхүү жагсаалтаас аль компани нь дэлхийд хамгийн ихээр эерэг нөлөө үзүүлдэг гэж та бодож байна вэ? Сэтгэл хэсэгт бодлоо хуваалцаарай.